За өнөөдөр Gab гэдэг энэ шинэ сайт дээр бүртгүүлье. За PTC-гийн топ 10 сайт гэдэг байгаа. Тэр 10 сайтны нэг нь энэ нэлээд удаж байгаа. За энэ сайт дээр бүртгүүлье. Би тэгтээ бүртгүүлээд хэдхэн хоног. Уг нь бол бүртгүүлээд орчихсон байснаа эргээд орж байгаа. За энэ стандарт бүртгэлтэй. Энэ дээр өөрийнхөө нэрийг бичээд, энэ дээр юзернеймийг бичээд, пассвортаа 2 удаа. За энд мэйл хаягаа 2 удаа. Тэгээд энд нөгөө жижигхэн зөв тэмдгээ тавиад эргээстэр. За одоо ингэж оръё. За орохдоо мэдээж хэрэг дандаа нөгөө юзернеймийг бичиж орно. Хадгалагдсан байна. За энэ За энэ PTC сайт дээр ажиллаж байгаа хүмүүсийн мэднэ ер нь одоо энэ 17 онд нэгдсэн. Би тэгээ бараг нэг 18 онд ч бүртгүүлээ яалаа. Тэгээд ажиллахгүй байж байгаа сая тэр топ 10-т орсон болохоор эргээд ажиллахаар шийдэд орчлоо. За энд бол нөгөө яг л адилхан юу н. За апгрейд нь хэд вэ гэхлээр хараад тийм. Апгрейд нь болохоор уг нь бол апгрейд нь тэмчг амар үнэтэй л юм биш юм байна л да. $6, $10 тэгээд айлхар ашигтай юм бол доо. Пери өмнө гэхэр чинь 90 өдөр. За 90 хоногийн энэ болохдоо зэрэг $50 юм байна. За ингээд энэ рүү апгрейд оруулах хүмүүс л оруулаарай. Хийх хүмүүс хийгээрэй. Энэ бол та нарын юуны асуудал. За апгрейд хийнэ гэхээр юу гэсэн үг гэвэл одоо гишүүнчлэл худалдаж авч байгаа гэсэн үг. Бид нэр одоогийн байдлаар энэ стандарт гишүүнчлэлтэй байна гэсэн үг. Тэгээ гишүүнчлэлээ дээшлүүлэе гэвэл энэ мөнгө төлөөд юу яадаг? Мөнгө төлөөд ийм 180 120 хоног ч юм уу эсвэл 3 сар период байдаг. За тэгтээ зэрэг гишүүнчлэлээ дээшлүүлэхдээ зэрэг юу нэмэгдэх үү гэвэл реферал лимит нэгдүгээрт нэмэгдэнэ. Хоёрдугаарт хамгийн гол нь нөгөө зарны чинь үнэ нь энд одоо стандартад 0.01 байхад энэ премиум авах юм бол 0.5 ч болт юм уу тийм үү? Зарны чинь үнэ нэмэгддэг. За ингээд энийг бол та нар өөрсдөө яана үз боломжоор тэгээд яана орно үз. За энэ ингээд одоо нөгөө бид нэрийн зараа дарна. За би зараа юу яатсан байгаа? Дарцсан байгаа. Зүгээр яг үзүүлэх гээд 2-3-ыг үлдээсэн байна. За энэ яг л нөгөө дардаг юугаараа. Яг нөгөө бусад сайтуудтай адилхан дардгаараа л дарчихна. За энэс гадна би бас нэг сайт оруулна. Ер нь тэгээд энэ өвөл ингээд ажиллахад болох байх гэж бодож байгаа. За энэ хардаа энэ доошоо харсан зурган дээр нь тавих юм. Юугаа. Энэ одоо жишээл энэ хардаа ногоо доошоо харсан ба хамгийн сүүлд нь. Тэгээ ямар нэгэн зургийн доошоо харсан байх юм бол тэрэн дээр нь дарж авах нь. За ингээд болцсон баха. Жохон гацаадах яаж юм бол. За ингээд энэ маягтай ингээд ерөөсө бүгдийн дараа дуусгах. За дахиад нэгийг за энэ хитрхи жижиг л үнэтэй юм да. Тэгтээ яг дараад. Энэ их өгөхгүй шүү хэрвээ реферал худалдаж авахгүй юм уу эсвэл юу яахгүй бол их өгөхгүй. Гэтэ яг нөгөө бусад сайтнууд энэ хардаа доошоо харсан модон дээр бусад сайтнуудаас за ингээд you are credited гэдэг нэгэнгүүт унтраач. За ингээд цааш нь үргэлжлүүлээд дарна үз. Би болохоор одоо цаг алдахгүй тул буцаад нөгөө аккаунт руу ороод. За энэ нөгөө поинтоор юугаа сольдог. Жишээлбэл энэ зар дарах болгонд поинт өгöd идэв. Тэгээд тэр поинтнуудын хэдэн поинт байх нь. 100 поинт нь л $1 болох юм байна. За таталтыг харъя. За $3 болоод авах юм байна. $3 болохоор угаасаа ингээд онгойно. За энд personal settings гэдэг рүү ороод settings дээр дандаа өөртөө ороод хардаа
Perfect Money Pair гэдэг эднэрийг энэ хард би бүр аль хизээл бүртгүүлсэн юм бэ? Энэ нэлээд л дээр бүртгүүлсэн юм шиг. Perfect Money Pair л авах юм байна. Энэ юугаар биткойноор бол авахгүй юм байна шүү. Тэгэхээр Pair-тэй хүмүүс. За. Би тийм биш. Тэгээ 18 оны 5 сарын 17-нд бүртгүүлээ. Тэгэл одоо яагаад ч ажиллаагүй юм бэ? Тэгэл орхицсон байсан. Тэгээд одоо ажиллахаар шийдлээ. За ингээд би одоо нэг 16 центтэй болж байна. Одоохондоо би реферал юмнууд аваагүй. Ямар ч гэсэн нэг хэдэн хоног дарж үзэж байгаа. Нөгөө team box-аас авсан мөнгө ороод ирэнгүүт энэ рүү реферал худалдаж аавна гэж бодож байгаа. За энэ өөр ч одоо энэ дээр ч яах вэ? За энэ дээр линк аавна. Ref link гэдэг дээр дараад энэ линк чинь байна. За энэ линкээр хүн урьж олно. За ингээд форум руу орно. Форум руу оронгууд энэ бол мэдээлэл ингээд тойроод маш их зар гарч ийн гэдэг чинь энэ сайт гайгүй сайн ажиллаж байгааг гэсэн үг. За энэ хардаа my payment гэдэг дээр props гэдэг дээр энэ ингээд хүмүүс юугаа тавьдаг. За энэ одоо жишээлбэл миний 10 дахь payments гэж байна. Ингээд одоо энэ дээр нөгөө авсан баримтаа оруулдаг. Ер нь ямар ч сайт руу заавалжгүй авсан баримтаа оруулах хэрэгтэй. Ингээд жишээлбэл энийг оруулж ээж дараа нь юу нэгддэг. Авчаад за энд $3-оос 1 цент нь юу болсон юм бах та. Шимтгэл болсон юм байна. За ингээд өнөөдөр авсан байна юм бэр. Ингээд энэ зөндөө юунууд байлээ. Ер нь айгуу дайжгүй. Энэ бол нөгөө топ 10 сайтад орсон. Энэ 17 оноос хойш гэдэг чи одоо бүтэн 2 жил ажиллаж байгаа сайт. За ингээд энэ сайтанд орж ажиллаарай. Миний бодлоор их дайжгүй санагдсан. За мөнгө оруулахдаа мэдээж эрийг энэ дээр дарна. Энэ add гэдэг энэ дээр дараад за тэгээд нөгөө хаанаас оруулахаа шийднэ. Яг нөгөө бос сайтуудтай яг адилхан аккаунтаас оруулж болно perfect pair. Хэрвээ аккаунтаас оруулаад referral худалдаж авдаг. Referral худалдаж авчаад ганцхан нөгөө referral худалдаж авчаад юу яа шүү. Заавалчгүй өөрөө 4-өөс байна уу 5-аас доошгүй юу дарах ёстой шүү. Доошгүй зар өөрөө дарах ёстой. Хэрвээ өөрөө зараад авахгүй бол нөгөө referral-наас ч мөнгө орж ирдэг. Энийг бити мартаарай. Тэгээ нэг referral худалдаж авах юм бол $1 юм байна. Энд ихтэй нөгөө шууд referral гэж байгаа. Хэрвээ энэ нь болохдоо зэрэг юу нь болохоор зүгээр нэг referral авдаг штеп. Энд одоо надад referral байхгүй. Зайлаа би эргээ хараа тий. Зарим сайтнууд дээр нэгдүгээрт нь шууд referral худалдаж авдаг. Хоёрдугаарт нь болохдоо зэрэг юугаа яадаг юм. Зөвхөн нөгөө хөлсний ажилчин худалдаж авдаг. Ийм хоёр аргаар. Эднийх бол энэ сайт болохоор зөвхөн л юутай л юм бэ. Шууд худалдаж авах юм бэ. Шууд. Тэгэхээр энэ жоохон хөөрхөн үнэтэй юм бэ. Нэг referral авахтал 3 referral $2 тавь. Тэгээд нэг хүртэл цуглуулж аваад referral авах юм бол referral чинь мөнгө орж ирнэ гэсэн үг. За энэ нэг юм бэ. За энэ сайтад тэгээд ажиллах сонирхолтой хүмүүс нь ажиллаараа. Одоо өөр чи энд хэлж өгöd байгаа юм ерөөсөй байхгүй шүү дээ тийм ээ. За энийг би одоо хайран бүтэн 1 жил алдсан байна л да. Жил гарan мэрэгжил 6 сар алдсан байна л да. За одоо яах вэ? За нэг ийм сайт. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээ